Манай компани нь кофе шоп болон энэ чиглэлээр бизнес эрхлэх гэж байгаа. Та бүхэнд кофений машин, кофе ботлогч, бүгд найрамдах Солонгос улсад үйлдвэрлэсэн блендер, ус цэвэршүүлэгч зэрэг тоног төхөөрөмжүүдийг Монголд хамгийн их хямд үнээр худалдаалж байна. Мөн арабика, дээд сортын 3 өрийн холцтой кофений өр болон бусад дагалдах материалуудыг худалдаалж байна. Бид кофегоо нөөцөлж хадгалдаггүй. 7 хоног бүр шинэхэн үрийг хэрэглэгчдэд шууд нийлүүлдгээрээ давуу талтай юм. Бид урт хугацааны хамтын ажиллагааг танд санал болгож байна. UBS листэ шинэ хөгжлөө эхлүүлж байгаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Ингээ кофе цайг нэвтрүүлгээр үзэгч та бүхэндээ хэрэгтэй мэдээлэл болон сонирхолтой ярилцлагуудыг хүргэдэг байгаа. Ингээд өнөөдөр студид хүрэлцэн ирсэн зочдоо та бүхэндээ танилцуулъя. За Монгол Улсын Гавьяач жүжигчин соёл урлагийн их сургуулийн уртын дууны багш доктор Дэд профессор Чулуун Цэцэг, за мөн Өвөрхангай аймгийн Богд сумын нутгийн зөвлөлийн нарийн бичгийн дарга Лавг Сүрэн, за мөн Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулган уртын дуучин соёлын тэргүүний ажилтан Мягмар Доржноор хүрэлцэн байна. Та бүхэндээ өглөөний мэнд хүргэе. За баярлалаа өглөөний. За нэвтрүүлгийн уламжлал ёсоор зочдоос кофе цагаар дайрсан байгаа. Тэгэхээр та гурав маань юуны төрөнд бас за манай Мягмар Доржийн маань өөрийн одоо уран бүтээлийн тайлан тоглолт болох гэж байгаа. Тэгэхээр бас тайлан тоглолтын талаар товчхон танилцуулж авахгүй. За сайн байцгаана уу, та бүхэндээ энэхүү сайхан өглөөний мэндийг хүргэе. 10 сарын 25-нд Нийслэлийн соёлын төвөргөнд одоо 16 цагаас Чамдаа яарна гэсэн анхны уран бүтээл маань тоглогдох гэж байгаа. За тэгэхээр бас уран бүтээлч хүн яалтчгүй өөрийн гэсэн бас тий уран бүтээлээ арт түмэндээ тайлгнах тоглолтоо хийдэг байгаа тий тайлгнахын тулд тэгэхээр бас энэ тоглолтын арга хэмжээ бас зохион байгуулах за энэ одоо арга хэмжээнд оролцож байгаа маш олон хүмүүс байгаа хаа тэгээд бас энэ дээр бас яг өөрийн бас багшигаа бас ураад оролцуулсан байна тий багш маань бас шавийнхаа талаар мөн энэ уртын дуучдын талаар бас нэг танилцуулж өгөхгүй тий энэ манай Богд Өвөрхангай аймгаас маш олон уртын дуучдаас төрдөг гэж ярьж байсан. Тэгэхээр та бас энэ талаар ярихгүй. За сайн байцгаана уу. За Өвөрхангай аймаг бол үнэхээр одоо олон сайхан уртын дуучидтай. Тэр дундаасаа бол эрэгтэй уртын дуучид бол одоо их олонтой ийм газар гоё. Яг гэвэл энэ бол одоо судалгаагаар ингэж гарч ирдэг юм аа. За Мягмар Дорж маань 2008-аас 2013 оны хооронд соёл урлагийн их сургуулийн уртын дуу дуулаачийн ангид Монгол улсын Гавьяат багш Дэлгэр багшийн удирдлаганд төгссөн. За манай Мягмар Дорж бол сайхан хоолойтой, уран сайхан дуучин, одоо цараа сайтай, дэшэн доошоо сайхан дуурна, бас одоо уртын дуу дуулах нэг одоо маняар хэв намба гэж байдгийн тэрнийг бол өөртөө нэлээд сайн суулгасан. Одоо энэ цагт бол одоо яг одоо энэ жагсаж байгаа сайхан эрэгтэй дуучдын бол бас орой манлайд л явж байгаа ийм сайхан залуу дуучин байгаамаа. За Өвөрхангай аймгийнхаа театрт ажилласан, одоо Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулганд уртын дуучнаар ажиллаж байна. Сайхан одоо ажиллаж байгаа. Одоо шавьдаа маш их том баяр хүргэе. Уран бүтээлийнхэн тоглолт болох гэж байгаад одоо амжилт хүсье. Одоо олон сайхан уралдаануудад одоо хүчсэрсэн одоо Дамчаагай нэрэмжит уралдаан, Шар Бүхэнгай нэрэмжит уралдаан, Дорждог багшны нэрэмжит уралдаан, Үлэмжийн чанар гэдэг одоо уртын дууны нэрэмжит уралдаануудад ер нь одоо маш сайхан оролцож Үлэмжийн чанар дууны уралдаан тэргүүн байр Гараан бэрийн авлуу. Тийм амжилтыг үзүүлсэн одоо ийм сайхан дуучин байна. За тэгэхээр бас уртын дуу бол яалтчгүй манай Монгол улсын тийм манай өв байгаа шүү дээ тийм маш одоо нандин өв байгаа. Тэгэхээр энийг бас тийм Монгол улсынхаа энэ уртын дууг өвөө тэгээ цаашаа ингээд бас олон дуучдыг ингээд гаргаж ирж байгаа бас багш нарын хувьд бол маш их агуу одоо тий хичээл зүтгэл байдаг болов уу гэж бодож байна л да. Мэдээж хэрэг одоо үнэхээр одоо газраас ирсэн олон сайхан хүүхдүүдийг бол одоо энэ сайхан өв соёлыг эзэмшүүлж сургана гэдэг бол маш их чухал хариуцлага л да. Тэгээ энэ хариуцлагынхаа хүрээнд одоо ер нь одоо соёл урлагийн их сургууль бол маш олон сайхан дуучдыг бэлдэж байна. Одоо дуурийн дуулаачийг ч бэлдэж ил байна, эстрадынхийг ч бэлдэж ил байна, одоо урт ардын дуучдыг ч бэлдэж ил байна. За би бол яг нь ер нь уртын дууны багш учраас уртынхаа дуучдын талаар илүү төлхөө ярил гэж бодож байна. Тэгэхээр одоо би бас яагаад гэвэл Өвөрхангай аймгийн Богд сум бол үнэхээр өв соёлоо одоо бас хадгалж явдаг ийм одоо
нутаг байдгийн байна гэж бодож байгаа юм. Яагаад гэвэл за богдоч гэхгүй ер нь одоо өвөр хангай нутаг бол бас энэ өв соёлыг их сайхан тээж хадгалж бас ингэж одоо өвлүүлж явдаг газар юм а гэж боддгийг. Эрэгтэйчүүд нь бол ер нь уртын дуу их сайхан дуулна гэдэг чинь өрхийн тэргүүн одоо энэ сайхан өвийг уламжилж хадгалж явна гэдэг чинь дараа нь энэ залуучууд ингэж гарч ирээд байна гэдэг чинь тент тэр өв соёл хадгалагдаж байна л гэсэн үг байхгүй юу. Тэгээ энэ сайхан залуучууд одоо морины цол одоо бүх үеийн цол дуудацгааж байна. За тэгээ ерөөл магтаал сайхан хэлцгээж байна. Уртын сайхан дуугаан дуулж байна. Энэ чинь бидний өв соёл шүү дээ. Энэ өв соёлыг сайхан хадгалж ирэх гэсэн. Тэгээ ер нь одоо Өвөр хангай аймгийн бол мэдээж хэрэг эрт дээр үе олон сайхан дуучид байна шүү дээ. За би одоо наахнаас эхэлж бодоход л Солын цоодолгой, Монгол улсын ардын жүжигчин Төвшин Жаргал, Монгол улсын гавьяа жүжигчин Бат Төмөр, Базар Бат, Очир Бат, одоо Ганбаатар гэл одоо дан ийм сайхан эрэгтэй дуучид. За энэний дараа одоо соёл урлагийн их сургуулийг төгсөөд яг түүчээлж яваа сайхан дуучид бол одоо энэ Жахва сайхан гай сайхан дуучин байна. За Бямб хорол гэж байна. Ууган баяр гэж байна тийм ээ. Ууган баяр гэсэн. Та нар чи ойролцоо хаа ууган баяр та. Нэг курстэй шүү. Нэг курстэй шин байх. Тэгээд одоо үүний дараа одоо ингээл энэ Мегморд орж за одоо Өвөр хангай аймгийн Баруун Баяуулаан чинь юутайгаа яг богдохоо Монголынхаа ард талд байдаг сум тийм ээ. Зүүн богдохоо яг. Тэгээ одоо Баруун Баяуулааны одоо тэр цаг уурын эрхлэгч маш сайхан дуулдаг байна шүү дээ. Одоо бас миний шав тэрхийн цэцэг сүрэн дээ. Их сайхан дуучин байна. За тий одоо тэгээ Өвөр хангай аймгийн богд сумнаас одоо яг төрөн гарсан Түмэн их чуулгын дуучин Сумьяават гэж сайхан залуу дуулж байна. Энэ жил одоо соёл урлагийн их сургуулийг төгссөн Цэрэн Нагмадгээ сайхан залуу Түмэн их чуулгад дуулж байна. Гих мэтчлийн ингээд одоо ер нь Өвөр хангай аймгийн эрэгтэй дуучид бол үнэхээр давмгайлж байна. Тийм. За ер нь бол одоо сайхан залуу дуучид байна. Энэ үндэсний дуучгийн Эрдмийн чуулгын дуучин Отхон Зул, Бямбад орж, Улаанбаатар театрын дуучин Баян Жаргал, Лавай, Цагаан Лавай тийм ээ. Чуулгын дуучин Төр бол. За тэгээд Сүлд чуулгын дуучин Эрдэнэ болд тэргээл одоо нэг яг нэг ийм нэг үед жагсан ийм сайхан залуучууд байна. Эднэр одоо өнөөдөр яаж өнөө гэвэл одоо уралдаан тэмцээнд хамт ороод энэ дуугаа одоо маш сайхан дуулцгаагаад янз бүрээр дуулцгаагаад ирэхлээр бие биенээ их хурцлж байна. Тийм учраас энэ ингэж бие биенээ хурцлна гэдэг чинь одоо энэ уртын дуу хөгжөхөд энэ уртын дуу дуулах хурлаг одоо хөгжөхөд маш их том үүрэг гүйцэтгэж байна гэж бол одоо харж байдаг багш нар нь. Ийм учраас одоо шавнартаа маш их баярлж явдаг, шавнартаа их амжилт хүсье. Тэгээ одоо энэ олон сайхан дуучдын одоо тэргүй эгнэнд л одоо жагсаж яваа хүү шүү одоо манай Мегморд орж тэгээд их амжилт хүсье гэж бодож байна. Баярлалаа. За тэгэхээр бас маш олон шавнар байдаг. Дээр нь бас яг энэ одоо уртын дууныхаа үеийг бас хадгалаад явж байгаа. Маш олон залуучууд биш үү дээ. Багш маань хэлж байгаагаар бол одоо нэр нь бас дурддаггүй хүмүүс байж магадгүй гэж бас бодож байна тий. Тэгээ ер нь бол за манай Өвөр хангай аймгийн богд сум маань сумын маань нутгийн зөвлөл маш сайн ажилладаг тий. Уран бүтээлчтэйгээ за бас нутгийнхаа зөвлөлийн ажлыг маш сайн ингээд хүмүүстэйгээ хамтарч ажилладсан болов уу гэж бодож байна л та. Тэгээд энэ удаа ч гэсэндээ одоо богд сумынхаа бас дуучин дэмжээд бас нутгийн зөвлөл маань бас хамтран бас ажиллаж байгаа болов уу. За нутгийн зөвлөлийнхаа талаар бас. За Өвөр хангай аймгийн тэргүү богд нутгийн зөвлөл маань Улаанбаатар хотод байгаа хүмүүс маань мэдээж л орон нутгийнхаа хөгжил орон нутгийнхаа одоо спорт урлагийн хүмүүсийг дэмжих тийм ээ урамшуулах одоо яавал бид бие биендээ дэмдэм байдаг дээсэн нэрчэндээ байдаг гэдэгчлээ хамтарч ажиллаж байна. Тэгээ манай бас урлагаар одоо тэр дандаа нэг өв соёл болох энэ ардын дуугаараа уртын дуугаараа дуулаад ингээд яг энэ бас залуу яа сая авьяат чулуунцаг багш маань хэлсэнчлэн энэ залуу үеийн төлөөлөд явж байгаа одоо манай Сумьяават Бямбор одоо Мегморд орж ирэл олон сайн уран бүтээлчд байна. Манай эхний маань хувьд болохоор Мегморд оржийн маань хувьд болохоор сумынхаа одоо энэ гоё уран бүтээлчдээс бараг анхдагч бие даасан энэ уран бүтээлийг нийслэл Улаанбаатар соёлын төвөргөнд хийж байгаагаараа бас тийм манлайлж хошуучилж түүчээлж байгаа ийм сайхан уран бүтээлч мань байгаа шүү. Тий. Тэр нутгийн зөвлөлд мэдээж боломж нөхцөл юу байна бүх талаараа бид бүхэн чинь тэгээд одоо манай Улаанбаатар хотын нутгийн зөвлөлт чинь анх удаа нутгийн зөвлөлийн маань тэргүүлэгчдээс улсын их хурлын гишүүнтэйгээ боллоо. Тэгээд мэдээ сүүлийн нэг 6 ер нь мэдээж манайхчад 13 жилийн түүхтэй бараг 20 жилийн түүхтэй боловч сүүлийн үед манай залуучууд энэ нутгийн зөвлөлдөд орж ирээд урайлаад манлайлаад одоо танаа
байгаа манай утгансөх бас манай яг бас идэвхтэй маш сайн тэргүүлэгчтэй маань нэг гих мэтлэн тийм сайн байна уу сайн байна. Ийм сайхан залуу уран бүтээлчтэй хараад ингээд бүр ингээд Улаанбаатарт анхудаа бие даасан анхныхаа энэ сайхан том тоглолтыг хийж байгааг хараад бид нар чинь заримдаа бараг нэг талаас өөрсдөө хийх гэж юм шиг жоохон хөөрөөд байгаа шүү дээ тий. За тэгэхээр бас тоглолтын талаар мэдээж хэрэг тоглолт хийн гэдэг бол бие таасан тоглолт тий өөрийн гэсэн тоглолтоо хийхэд маш олон хүмүүсийн одоо хичээл зүтгэл байгаа тий бэлтгэл ажил байгаа. Энэ талаараа бас За одоо тоглолтныхаа одоо эд бэлтгэл одоо ороо явж байна. Тоглолтод одоо урилгаар Монгол улсын ардын жишчин мөрний эмээх одоо Батбаяр ах маань оролцож байгаа. Бас Монгол улсын соёлын өргөн ажилтны инх цэцэг гэдэг одоо манай ингийн найз маань оролцож байгаа. Voice show-ны одоо шилдэг оролцогч Дашням дүү маань бас оролцож байгаа. Бэлгүүн ангийн найз маань оролцож байгаа. Төмөйг чуулгын бүтээн дуучин Сумья хот одоо манай нутгийн дүү маань оролцож байгаа. Цэргийн дуучгийн эрдэмтэн чуулгын одоо бүрэн бүрэлдэхүүн арга бас энэ ард маань одоо ажиллаж байна. За сүүлийн үеийн бас уран бүтээлийн сонирхол. Сүүлийн үеч одоо Ташнам одоо шар дүүтэйг бас нэг 4 настай халиун гээд шинэхэн уран бүтээл саяхан бас нэг клип шиндүрсэндээ яваад ирлээ. Бас Чамдай харан дууныхаа бас шинэхэн төрсөн бас яваад ирлээ. Ер нь энэ жил ч одоо бас нэлээ бас хэд юм хэлээ. Уртын дуучид бол сүүлийн үед бас их гоё одоо залуу үеийнхэнтэйгээ хамтарч тий этник маягаар тий өөрсдийн гэсэн өнгө аясын имижээ бас гаргаад ингээд яг манай Монголын өв соёл маань буцаад ингээд дэлгэрж байгаа юм шиг санагдаж байгаа л да. Энэ талаараас багш маань ярил. Одоо сайхан залуучууд уртын дууг сайхан дуулцгааж байна өө. Ихэвч одоо бас монгол хүн гэдгээ мэдрэх бас нэг том өв соёлын нэг болохоор энэний одоо маш их залуучууд сонирхоод дуулж байна. Сайхан ч дуулцгааж байна. За зарим нь одоо судалгаагаар эртний хэлбэрээр дуулж байна. Зарим нь одоо сонгодог бүр одоо бас хэлбэрт оруулж дуулж байна. Зарим нь одоо этник хэлбэрт оруулж дуулж байна. Энэ бол яг ер нь хөгжиж л байна. Энээс шалгараад одоо аль нь одоо бүр биеийн дааж бодиттой сайн байх нь хэний нь одоо энэ олон одоо энэ сошиалын цагт чинь хүний сонсох чанар чинь янз бүр болцсон шүү дээ. Ямар байдлаар ч хүлээж авч болно тийм ээ. Тэгэхээр одоо энэ цагт одоо аль нь илүү байна уу янз бүрээр өөрөө өөрийнхөө боломжоор л хийх хэрэгтэй юм л да. Одоо энэ сайхан яг одоо эд сайхан дуулаад одоо байгаа залуучууд үлгэр болж байгаа залуучууд бол Монгол улсын гавьяач жүжигчин Мөнхбаатар байна. Морин хуурын чуулгын дуучин. За Монгол улсын гавьяач жүжигчин Энхбаатар байна. Одоо энэ чинь Энхбаатар энэ төр чи одоо Мөнхбаатар энэ төр чинь бага залуухан юм шиг санагдаж байсан. Гэтэл одоо ингээд одоо дунд үеийн дундаас бараг дэш шахуу болох үеийн ийм сайхан залуучууд хошуурч сонсдог ийм сайхан үлгэрлэл болсон дуучид болцсон байна шүү дээ. Тэгэл эднэрийг одоо эднэр сонсцоог бол ингээд зарим нь дуурайхан дуурайгаал одоо багшийнхаа хэлснэг олж авахыг аваад хаяхыг хаяад өөрт юу байна уу гэдгээ одоо өөрөө илэрхийлээл ингээл одоо янз бүрийн сайхан дуучид дуулж байна. Заримдаа бас нэг бие биенээ хэд их дуурайх гээд байна уу гэсэн нэг бодол өөрийн гэсэн бас имиж. За мягмар доржоо чи өөрөө өөрийгөө гаргаж ирэн шүү. Чи мягмар дорж юм уу хээ юм? Одоо Энхбаатар болох гээд байгаа юм уу? Мөнхбаатар болох гээд байгаа юм уу? гэж одоо хэлж штэ зарим. Тэгэхээр одоо за энэ та нар минь одоо яг мягмар дорж гэж хэмбэ гэдгийг л гаргаж ирж яхах чухал. Яг нь ерөнхий зарчмыг бол ингээд сурч штэ одоо уулга мурлаг гэдэг ерөнхий зарчмыг. Ийм юм байх юм. Тэгээд яа харахгүй одоо нутгийн өв соёл мягмар дорж ээж аав нь малчин улсууд. Малчин. Одоо яг энэ мал аж ахуйд чинь л одоо энэ өв соёл хадгалагдаж байгаа штэ. Тэгээд тийм учраас л эдгээр чинь морь мал унах, морь уях одоо ингээл гүү саах одоо альны энэ одоо монгол ахуй юмнуудыг их сайн мэдэж байгаа хүүхдүүд чинь л энэ уртын дунд илүү дуулж илүү нутагшуулж ингэж байгаа харагддаг. Ер нь би ч гэсэн өөрөө одоо малчин айлын хүүхэд одоо би тэр хөдөө мал малалж хонь тойгилж инг хөөсөлж байснаас л би одоо уртын дуучин болсон гэж боддог шүү дээ. Яагаад гэвэл ээж минь одоо инг хөөслөөл хотонд одоо хонь тойглол ямаа цэглэл ингэж суудаг байсан. Энд чил бид нарын чихэнд хоногшсон байгаа шүү дээ. Энд чинь л одоо уртын дууны баг одоо их суур одоо авиалаг шүү дээ. Тэгээд одоо ураа
одоо тэгээ уухай Тэгэхээр энэ юмнуудыг одоо хөдөө орон нутагт ах уу дээрээ ингээд шагаа харвал одоо уухайлж байна энэ гэдэг чинь л одоо бидэнд одоо ингэж өв болж үлдэж байгаа юм байхгүй юу. Тийм. Тэгэхээр яг уртын дуу бол хөгжиж байна. Сайхан байна. Сайхан залуучууд. Үнэхээр сайхан хөгжүүлж байна. Ялцчгүй бас Өвөргангаа аймаг маань аймаг нь өөрөө ингээд тийм маш гоё одоо байгалийн цогцлоосон тийм гоё байгальтай шүү дээ. Тэгээ энэ ялцчгүй манай Монголын яг өв соёл одоо нүүдэлчин соёл эннээсээ улбаалаад байгаль ихтэйгээ бас хамт байдгаараа тийм мундаг дуучид гарч ирдэм болов уу гэж боддог л дээ. Яг таны хэлсэнчлэн бас яг мал дээрээ байж байгаа тэр одоо байгаль дээрээ байж байгаа тэр байгалийн сайхныг мэдрээд тэндээс нь ингээд сэтгэл зүрхснээс нь гарсан одоо өнгө аяс байдсан болов уу гэж бас боддог л дээ. Тэгээ нутаг нутгийн бас нэг юм дуучдын бас онцлог байдаг болов тэр байгаль уур амьсгалаасаа болоод гэж боддог л дээ. Богд сум чинь одоо чинь юу гэдэг Өвөргангаа аймаг болгоомч 9 гайхамшигт тодруулж явахад богд сумд жишээ нь 6 байж байгаа жишээ 18,000 сумтай аймаг шүү дээ. Тэгээ одоо баг богдын нуруу гэдэг чинь бол ер нь бол хангаа. Ерөөсөө хангаа одоо манай баг богдын нуруунд гарсан айлууд бол хөрвөгч хэрэглэхгүй шүү дээ. Зуны цагт огт хөрвөгч хэрэглэхгүй. Тийм. Тэгсээр тэнд нас харлах жинхэнэ хангаан дээр баг богдын нуруунд байж хахад жоох урагшаа явбал ногой бөнөө заг бударгантай нөөл гой бөнөө тэмээ сүргэн талд бэлчсэн говьтай бэлчсэн. Богд сум чинь бас олноороо мэддэг. Одоо нэг хангаан аймгийн говийн сумаас нэг сумаас 4 Хөдөлмөрийн Баатар тэмээчин төрсэн байдаг. Энэ чинь бас нэм ялгарх. Тэгээ хангаа говь нь хосолсон. Тэгээд мэдээж тэр одоо арцсан алтай новны шавтрах одоо зүв шүү дээ. Одоо манай арц өвдгийн нурууч. Энэгээр бол яхаарахгүй нэг гол горих одоо булаг шанд тэмээ үнэхээр яхаарахгүй давуу бас ялгарх талтай. Тэгээд тэргээр бид нар чинь хангаа говь ер нь бол ойрхон яваад л очиж газар байхгүй. Манайхан чинь бол хойшоо хөвсгөл төмөө эсвэл магадгүй баталцсан мод руу явах шаардлагагүй. Бараг шивээ нуруу буюу баг багтайхан нуруунд гараад бараг хангаадан гараа авчдаг. Тийм. Бас ийм өвөрмц. Ард нэг сайхан элэс. Тийм Баянгарын тэрэг сайхан элсэн сувлал тий. Би тэр элсэн сувлалд очиж амарч байсан шүү дээ. Бөөрний элсэн сувлал тэр нөгөө баруун баяуулан тийм баруун баяулан дээр таацын цагаан ингээд элсэн. Би тэгээд тэр богд суманд очиж байсан л да өөрт нь байдаг баруун баяуулан ард талд нь байдаг Өвөргангаа сумдаар ер нь би тойрсоо бүгдийн тойрсон хэдэд тойрсон бол өөрчөөс 2-3 удаа тойрсон. Би тэгээд хэнийг чулуун гавьяатыг таны докторийн ажил чинь бараг нуртын дууны тархацын маш том сэдв өгсөн тий. Докторийн тий. Газар зүйн тархалт. Газар зүйн. Тий. Тэгээд би одоо энэ эрэгтэй эмэгтэй дуучдын хоолой цараа за энэ эрэгтэй эмэгтэй дуучид ер нь айл газарт одоо илүү төрсөн байна гэдгийг судалсан судалгаа байдаг. Тийм учраас би одоо яг Өвөргангаа аймаг бол үнэхээр олон эрэгтэй дуучид хүний нүдэнд харагдаж байгаа нь ч одоо олон тэр цаана нь одоо ингээд судалгаа хийхэд ард түмний дундаас гарч байгаа судалгаа ч илүү байдаг. Эрэгтэй дуучид нь түлхүү дуулдаг ийм сайхан нүд байна. Тэгээд би тэр бододгийн энэ юутай холбоотой вэ гэж боддог байхгүй юу. Одоо өнөөдөр ч гэсэн тэр хин мөнх очиргээ сайхан залуу бас л Өвөргангаа аймгийн бас нэг сайхан хүү одоо хуур магнаа чуулгад дуулж штеп. Гэх мэтчлийн ер нь одоо сайхан эрэгтэй дуучид эрэгтэй хүүхдүүд ер нь Өвөргангаа аймгаас л түлхүү ирээд байгаа байхгүй юу. Ер нь бол одоо уяач дуулж байна, малчид дуулж байна гэдэг шоунд ороход чинь бол яг уртын дуучин бол яг л малчин. Тэр яг л тэр уяач тэр харахад лаа нарийн тэлтэй гэж манай баруун талаас нь ч юм уу магадгүй одоо сүүлийн үед миний харж байгаагаар бас тийм зүйл харагдаж байгаа шүү тий. Мягмар дорж маань хувьд бас одоо өөрөө бас цолж байгаа тийм ээ. Бас бүхийн цолж тий. Бүх цолж байгаа. Ерөөл магтаал бас хэлж байна. 2025 онд бас нэг бүхийн цолдуудаач тийм бас уулзаа оролдоод тэргийн барийн шагналаас бүтсэн. Одоо ахын аавынхын дүүд одоо үлцээсээр ах тий. Бас сайхан ерөөл магтаал хэлнэ. Бас өөрөө яруу найраг бас бичнэ. Ерөөл магтаалыг бас сайхан сонгодог. Тэгэл ерөөл магтаач нь цэвэр аман цохол жинхэнэ нэг бит бас өвшүүдээ тий. Одоо арц өвдөө нөр одоо эднийх танайхан ч одоо яг нэг бүх хайрхны хараал. Яг бүх хайрхны хараал тий. Өвөр талаар нь ингээл нутгалж өссөн тий. Яг л тийм нэг гоё. Яг арц өвдийнхэн дээр баруун өвөр. Одоо бүх хайрхан чинь бол ер нь хаанаас чарагдчихэдэг. Одоо хангаа говь хосолсон газар гэж хэлж болох уу? Одоо ер нь одоо нэг хонгор элсийн нэлээ хойд дургаа манах байдгийн. Тэгэхээр ер нь хангаа говь, тал хангаа. Ер нь уул нь бол говь л доо. Тийм. Уул говь. Гэхдээ уултай хангаа гэдэг. Тийм. Одоо нэг их бүрүүд орж юм нөгөө Өвөргангаа магтаал чинь тэр шүү дээ тийм ээ. Намрын хүүдэн уулын дунд 8 нуур нь уйдж юм хөлдөж байгаа шүү дээ тийм. Наран хайлах хонгор гад нарийн цаг нь хэнцлэн байдаг. Яа харахгүй юм тогтцоо хол Өвөргангаа тийм. Яг л цагуурын онцлог. Онцлогтой тийм.
За тэгэхээр бас тоглолтын хувьд бол мэдээж хэрэг өөрийн гэсэн тайлан тоглолтоо хийж байгаа тий энэ бол бас маш одоо том ажил байгаа тий яагаад тэгэхээр энэ өөрийнхөө сурч мэдсэн хийсэн уран бүтээл тий энэ бүх зүйлүүдээ одоо ард түмэндээ тайлагнаж одоо шалгалтанд орох гэж байна л гэсэн үг шүү дээ энийг ясандаа тий тэгээ энэ бол бас Монголын маань бас өв байдаг тий уртын дуу бол өв байдаг учраас тий монголчууд маань ч гэсэндээ энийг ингэж байн хамт одоо тий зэрэгцэж явж явах хэрэгтэй юм шүү тий яагаад тэгэхээр энийг бас түгээж явж байгаа энэ залуучуудаа бас дэмжих хэрэгтэй тий уран бүтээлчдээ бас дэмжих хэрэгтэй тий үүн дээр бас богд сумын маань нутгийн зөвлөл маш сайн ингээд дэмжиж явдагт нэг талархаж байна л да тий ер нь бол их оролцоотой байдгийг бол би бас их сайн мэдчихэв тий манай мэдээж отгон сүх маань бас хамт байж идэг учраас тий энэ одоо мэдээллүүдийг маш ихээр авдаг л та тэгээд цаашдаа ч гэсэндээ маш олон одоо энэ залуучууд тий нутгийнхаа бас өвийг бас ингээд түгээгээд яваасаа гэж хүсэж байна. Баярлалаа тий. Тэгээд өнгөрсөн одоо 24 онд ч бол манай богдчуудын хувьд бас түүхт 100 жилийн тэмдэглэсэн. За энэ дээр бол манай нутгийн зөвлөл тухайн Идамайгийн нутгийн зөвлөлөө удирдах манлайлж яасан манай дээр Үлзий Ядрахтар дэргүүдтэй. Ер нь бол тэгэл яг гүйцэтгэх албаны хэмжил оролцсон шүү орсон. Тэгээд Улаанбаатар хотын нутгийн зөвлөл бас иргэд маань Суммар нутаг манаас сайхан байгуулад явсан. Тэгээд одоо манай Чулуун нутгийн зөвлөлөө Чулуунбаатар гэж одоо дуут гэд хариуцлагатай компани захирал Чулуунбаатар гэж залуу байна. Бас сайхан оролцоод шинийг санаачлаад тэгээ ард манай хэсэг сайхан Ахмад буурлууд байдаг одоо манай гавьяат тэгээ одоо профессорууд байдаг. Нөгөөдөл манай яг бидэндээ нэг алсаас нэг баримжаа чигийг маань яг заа зөвлөсөн. Тэгээд залуучууд сайхан санаачлаад тэгээд тэр ангаагаа хосолсон бас богд тэргүүнээр ер нь богд ч бас хамгийн олонтой одоо аймагтай бол тэмээгээрэн тэргүүлдэг, малаараа тэргүүлдэг, улстай ямаагаараа тэргүүлдэг байлаа. 2020 оны тэр юустай зуднаас өмнө хүртэл улстай яг ямаагаараа тэргүүлж ирсэн шүү. Одоо тэгээд ямааны аар бол ангины сөв хормог гэл бас яг нутгийн брэнд үнэхээр брэнд. Одоо богдын манай аар богдын бор аар бол одоо сүүлдээ намрын сайхан тарганы цагаан харуултаа болсон шүү дээ. Тийм гойсолтыг тийм бас бахархах талархах юм байна. Одоо олон юм байна тийм. Тэгээд одоо нутгийнхаа уран бүтээлч дүүг. Тэгээд манай мегмар дорч чинь бас ардын дуугаанч дуулаад байна. Бас уртын дуугаанч дуулаад байна. Нэмээд бас зохиолын дуунуудыг бас сайхан тийм нийтийн дуу бас сайхан дуулж орж ирж байгаа нэг шинэ гоё дуу ямар ч гэсэн халт сонссон байгаа уран бүтээлийн тоглолтын дээр л хүлээж авахгүй байгаа. Ямар ч гэсэн бид нэг гоё дуу яг нутгийнхаа тухай нэг сайхан шинэ дуу шинэ уран бүтээлтэй болсон байгааг нь хараад бас бахархаад байгаа шүү. За багш маань хувьд. За тэгээд мягмар доржийн тоглолтод амжилт хүсье. Одоо олон сайхан дуунуудыг мэдээж хэрэг өөрийнхөө онцлогоор урт ард нийтийн дуунуудаа дуулна. Тэгээд энэ сайхан орон нутгаас сурталчилж байгаа залуу уран бүтээлч одоо өөр хангаан аймгийн богд сумдаг гэдэг чинь ямар онцлогтой юм бэ гэдгийг одоо ингээл юм нэвтрүүлгээр хүмүүс харж байгаа шүү дээ. Ийм сайхан орон нутагт ийм сайхан өв соёлыг тээж төрж өсчээ. Ямар их том хувь заяа вэ? Тэгээд одоо энэ сайхан тоглолтод одоо их амжилт хүсье. Юмд одоо маш сайн хариуцлагатай одоо тэгээд өөртөө итгэлтэй энэ сайхан бүтээлээ олон түмэндээ толиулахад итгэл сэтгэл бардам одоо ийм сайхан байгаарэ гэж одоо шавьдаа хүсье. За баярлалаа. За тэгэхээр бас манай тоглолт хийж байгаа мягмар дорж маань бас үзэгчтэй хандаж. За багш хэлчихвэл энэ тоглолт нь одоо их тодорхой хэлье. 2025 оны 10 сарын 25-ны өдрийн 16 цагт соёлын төв өргөнд болно. Та бүхний хүрэлцэн ирэхийг үрье. Баярлалаа. за мягмар дорж маань үг хэлээд нэвтрүүлгээ өндөрчээ. За тэгээд одоо энэ хүү тоглолт маань одоо ард маань ажиллаж байгаа цэргийн дуугийн эрдэнэ чуулганы хамт олон удирдлагууд маань мөн бас одоо энэ сайхан урилгаар ярилцж байгаа дуучид маань заа зөвлөж байгаа хэн багш одоо багштай маш их баярлалаа. Мөн одоо энэ ард талд маань ажиллаж байгаа нутгийн зөвлөлдөө одоо удирдлагуудаа маш их чин сэтгэлээсээ баярлалаа. Тэгээд тоглолт манай хүрэлцэн ирээрээ гэж хүсэж байна. За маш их баярлалаа. За ялцчгүй мягмар доржийнхаас тоглолтод нь амжилт хүсье. Бас нутгийн зөвлөлийн бас зөвлөлийнхэн гишүүдэд нь бас баярлалаа гэж хэлмээр байна. Энэ сайхан залуучуудаа ингээд дэмжиж явдагт нь баярлалаа. Цаашдынхаа ажилд нь амжилт хүсье. За мөн чулуун цэцэг багшийнхаа хувьд ч гэсэндээ энэ сайхан үеийг түгээгээд бас олон дуучдыг бас
гаргаж ирээрэй гэж хүсмээр байна. Та гурийнхаа бас уран бүтээл ажилд нь амжилт хүсье. Баярлалаа. Та бүхэндээ амжилт хүсье. Тэгээд телевизийн танаа нэвтрүүлгийн хамт олонд бас чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. За баярлалаа. Ингээд өнөөдрийн ярилцлаганд Монгол Улсын гавьяач жүжигчин соёл урлагийн их сургуулийн уртын дуучны дууны багш доктор дэд профессор Чулуун Цэцэг за мөн Өвөрхангай аймгийн Богд сумын нутгийн зөвлөлийн нарийн бичгийн дарга Лавх Сүрэн за мөн Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгын уртын дуучин соёлын тэргүүний ажилтан Мегмурт орсноор хүрэлцэн ирж бас та бүхэнд ярилцлага хүргэлээ. Бидний ярилцлага та бүхэнд сонирхолтой байсан болов уу? Үргэлжлүүлээ UBS List-аагаа хамтаагаарай.